Сайн байцгаана уу? Та нартайгаа бүсгүйчүүдийн болонгаар уулзахад бэлэн болоод байна. Тэгээ энүүдийн болонгаараа бүгдээрээ маш чухал сэдвийн тухай ярина. Бүгдээрээ хууралтын тухай ярина. За тэгээ эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр биендээ хайртай болоод нэг гэрт ороод гэрлээ тань ижил болоод эсвэл удаан үерхэд ч юм уу те. Ер нь ингээ хамт ингээд удаан баяа гэсэн сонголтыг гаргаад хоёр бинээ ер нь амьдралаа ингээ хоёр биенгөөр төсөөлж чадахгүй болтлоо тэгж их дурлаад нэг гэрт орсны дараа яга зарим хүмүүс нь хэсэг хугацааны дараа ч юм уу эсвэл хэдэн жилийн дараа ингээд 3 дахь читгээдийг амьдралтаа оруулаад ирд юм болоо. Ер нь ягаад хууралт гэж одоо байгаад идэг юм болоо те. Гэ бодохоор ерөнхийдөө яг хууралтыг хийж байгаа нэг хоёр төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Эхний төрлийн хүн юу вэ гэхээр угаасаа л хуурдаг хүн. Хуурагч угаасаа л тийм одоо хөхөмсөг эсвэл хөнгөн гэх юм уу те. Нэг тийм төрлийн хүмүүс бас байна. Ерөөсөө хань ижил нь ямар байх хамаагүй те. Тэр ерөөсөө таны буруу биш байхад хуурагч хүмүүс байдаг шүү дээ. Би нөгөө хүүхэд тахта зуныхаа амралтаар хотод нөгөө 24 цагийн гуанзанд зөөгчөөр ажиллаж байлаа. Тэгээд нөгөө оройдондоо таксины жолооч нар орж иж хоол иддэг. Тэг нэг удаа тэдний яриаг сонсч ирсэн чинь хоорондоо ярьж байгаа байхгүй. Нуу замраггүй бол эр хүн гэж одоо яваад яах вэ гэл те. Одоо нэг тиймэрхүү утгатай ингээл айгу бүдүүлэг яриа хоорондоо яриа суужсэн. Тэгээ би нөгөө хүүхэд жоох хүүхдтэйсэн болохоор айгу тийм хаах ирчүүд ингэж ярьдсан биш үү? Ингэж боддсон биш үү гэж айгу нөгөө тухайд айгу хүн дээр тусгад сонсч ийсэн. Тэгээ одоо ингээ батхад мэдээж бүх ирчүүд тийм биш. Тэгэхээр ерөнхийдөө тэр өөрийнхөө нэг үзэл бодлосоо болоод хайртай найз охиноо ч юм уу эхнэрээ эсвэл нөхрөө найз залгуу хуурж байгаа хүмүүс байна. Эсвэл хоёр дахь төрлийн хүн юу вэ гэхээр яг ингээ харилцаанаас хүсдэг зүйлсээ хажуудах хүнээс авч чадахгүй болохоор бид нар одоо хүмүүс яадаг вэ гэхээр одоо мэдээж хуурай гэж хуурдаггүй. Бид нар одоо зөндөл олон хүмүүсийн түүхийг сонсдог л байсан багтаа. Айгуу сайн залуу, айгуу сайн эмэгтэй. Тэгэхэд яагаад ингэж тэр залууг дагаа явчихваа гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө хуурай гэж угаасаа анханасаа бодоагүй. Тэгээ заавал би нууц амрагтай байна гэж бодоагүй ч гэсэн нэг юм хажуудах ханаасаа авч чадахгүй байгаа хайр халамжийг өөр хүнээс аваад эхэлсэн чинь яахын аргагүй тэр хүн татагдаад ингээд яваад өгдөг ч юм уу эсвэл гэр бүл салдаг ч юм уу. Тим тохиолдлууд бас зөндөө байна. Бид нар кинон дээр ч гэсэн зөндөө зүйлийг хардаг. Тэгээ кинов ч гэсэн ерөнхийдөө амьдралыг харуулахыг хичээдэг тий. Хүн болгонд хайрын банк гэж байдаг юм байна л да. Тэгээ нөгөө хайрын банк маань бидний амьдралд байгаа хүн болгон зориулсан данстай. Тэгээ ялангуяа нөгөө ханилсан ханд маань зориулсан данс маань айгүй дүүрэн байх ёстой шүү дээ. Хайраар дүүрэн. Тэгтэл нөгөө нэг бидний хань ижил маань ч юм уу эсвэл найз охин найз залуу маань ерөөсөө ингээд биднээс ингээд аваад буцааж хийхгүй байхаар яадаг лээ банкны данс ингээд нойллоод ингээд мөнгөгүй болдогтой адилхан бид нар ингээд хайр хүсэж байгаа хайрыг нөхгүй тэгсэн мөртлөө ингээд аваад ахаар бид нар нөгөө нэг сэтгэл хөрж байгаа байхгүй сэтгэл хөрж байгаа. Тэгтэл яг үнэндээ нэг айгу сонирхолтой зүйл байгаад байна л да. Юу гэнгүүт эрэгтэй эмэгтэй хүмүүс шал өөр зүйлийг хүсдэг харилцаанаас бидний хүсдэг зүйлүүд шал өөр идэв юм байна. Тэнгүүд нөгөө эмэгтэй хүн яхаа нөгөө өөрийнхөө гоё одоо хүсэж байгаа зүйлсээ тэр эрэгтэйдээ өгөөд идэг. Эрэгтэй хүн болохоор бас өөртөө чухал гэж боддог зүйлээ эмэгтэйдээ өгөөд идэг. Тэгтэл нөгөөх нь эмэгтэйд нэг чухал биш ч юм уу те. Тэнгүүд ингээд айгу тийм хоорондоо нөгөө нэг ойлголцохгүй зүйл үүсээд одоо урам нь хугараад юу ч болдго юм байгаа юм те. Тэнгүүд нөгөө бидний яг тэр хууралт гэдэг зүйл уул нь тэр 3 дахь этгээдийг оруулж ирэх шаардлагагүй зүгээр л хоорондоо за чи яг юу хүсдэг би яг юу хүсдэг хоёулаа тэгвэл одоо хоёулаа хүсдэг юм мэйлэнгийн хоёр биндээ биелүүлээ гэдэг ингээд ярилцчих юм бол тэр нэг юу 3 дахь этгээд яшиг цаашаал болох гээд байгаа байхгүй юу тэрнтэй тэрэнгүү бит хоёр өөртөө хоёр биндээ хангалттай байна гэдэг зүйл одоо гарч ирэх гээд нь штэ. Тэгээ би нөгөө 5 жилийн өмнө Брент бит хоёрын харилцааг аварж исэн нэг ном байдаг. Тэгээ би номыг уншаад юу ойлгосон бэ гэхээр бид нар тэр хүсээд байгаа хэрэгцээгээ заавал тэр 3 дахь чилгээдээс аваад ах шаардлагагүй. Хажуудаа ханаасаа л авчиж болж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь бид нар мэддэггүй юм байна л да. Мэдхгүй. Тэгээ дээрэс нь хоорондоо сайн ярилцдаггүйгийн л гайгаас болоод ийм зүйл үүсдэг юм байна. Тэгээд яг 5 жилийн өмнө Брент бит хоёрын гэрэлтэнд маш их тусалсан. Бит хоёрын гэрэлтийг аварсан юм айгу мундаг ачтай буянтай ном байна. Энэ номын яг номыг зохиосон мундаг хүн байна. Энэ номыг бичсэн хүн өөрөө насаараа гэр бүлийн одоо нөгөө therapist гэр бүлийн зөвлөгчтэй одоо нөгөө нэг тийм зүйлийг хийсэн хүн байгаа хгүй насаараа. Тэг маш олон асуудалтай салхаж байгаа асуудалтай ярилцаж тий гэр бүлийн бүтэн болгож өгсөн. Тэг эхлээд нөгөө нэг хүмүүстэй ингээл ярилцаал уулзахаар ерөөсөө уулзсан хүн болгон салаад байсан гинэ. Тэг яваанда тэр чинь суралцаад ийм юм байгаа юм байна штэ гэд гол түлхүүр нь ерөөсөө л эрэгтэй эмэгтэй хүмүүс хүсдэг юм л өөр. Тэгэл бинийхээ хүсдэг ямиг л одоо нөгөө мэдээд хоорондоо тэрийг л хүчих юм бол болох гэдэг байхгүй харилцаа аюугаа болох гэдэг. Тэр нэг 3 дахь читгээдийн хэрэг ерөөсөө байхгүй. Ер нь бодоод үзэхэд хар ухаанаар бодоход л нөхөрдөө ингээд сэтгэл хангалуун те нөхрөөсөө хангалуун хайрыг авдаг эмэгтэй
өөрөө айгүй тийм зөв сайн одоо мундаг эмэгтэй бол тэ хизээч ингээл өөр одоо нөхрөөс нийлээ дур булаам сайхан залуу өөрийг нь одоо сонирхсон ч би гэрэлцэн гэж хэлж чаддаг те би өөр хүнийх уучлаарай гэд ингээд дургуун нүрдэг те бүр өөрийгөө харамлаад тэгдэг хүмүүс зөндөө эсвэл эхнэр нь айгүй гоё ингээд хайр халамж бас адилхан өгч чаддаг хүсээд байгаа ямиг нь хүндлэл ч юм уу те тэдгээр зүйлийг өгч чадаад байхад сайн ч санарын эрэхтэй бол одоо ямар ч эмэгтэй сэтгэмж одоо юу асан айлгууцсан уучлаарай би гэрэлцэн тий надад айгуу сайхан хайртай эмэгтэй минь байгаа гэж бас хэлж чаддаг байдгийн байна л та. Тэгтэл миний надад өгөх гээд байгаа зөвлөгөө ерөөсөө яг л тэр сайн чанарын эмэгтэй эрэхтэй хүмүүс зориулагдсан зөвлөгөө. Одоо нөгөө нэгт яриад байсан хүмүүс нөхдөд байгаад байгааз одоо нэг хөгөмсөг тий эсвэл хөнгөмсөг ч юм уу. Тим хүмүүст яг одоо энийг хийгээд тэд нар хуурхаа өрүүлдэг л хуурна. Тэгээ би сайн чанар ингэж хилээд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө зүгээр л нэг хүний нэг уг чанар нь те хүн чанар нь айгуу сайн хүмүүс байдэн штэ. Тэгсэн мөртлөө ингээ хоорондоо нэг л болж өгдөг хүмүүс. Тэд нар чи ерөөсөө л яг ингээ нөгөө учраа олохгүй л байдаг юм байна л да. Тэгээ хамгийн анх нөгөө манай хадам ээжийг хадам автаа суухад манай хадам эмээ манай одоо хадам эмээ маань одоо хадам ээжд хэлчихсэн гинэ. Йоо за колет одоо скоттой чи амьдрахын хугацаанд чи одоо тий одоо зөндөө удаал чи дургуун нүрнэ зөндөө удаал чи нөгөө буцаал ингээл амар гоо хайрч хүрнэ заримдаа бүр хайргүй болцсон юм шиг санагдана. Тэгэхээр нөгөө ямар ч үед арх биенээсээ салж л болтгоо юм шүү архиж болтгоо юм шүү тий зуралдаад л идэг юм шүү тий хайр гэдэг чинь зөвхөн сэтгэл хөдлөл биш ээ хайр гэдэг чинь хүний тэр хүчин чармаалт хоёр биений гэсэн тэр их хичээл зүтгэлийг л хэлж байгаа юм гэж хэлжсэн гэсэн. Тэгээд надад тэр үгийг бас хэлжсэн. Тэгээд Брентон бит хоёр тэрийг маш сайн амьдралдаа ойлгож авсан. Надад амьдралдаа бүр ингээд нөхрөө ингээд бүр хүүхэд гаргачаад ялангуяа тийм эмгтээчүүд айгу тийм болчихдээ шүү дээ. Бүр ингээд үзий ядаал уур урээл бүр ингээд сквал маш олон одоо амьдралын бэрхшээл донд ингээд салмаар санагцсан үе надад зөндөө л байсан. Тэгтэл нөгөө хамгийн чухал юм нь ерөөсөө бие биенийхээ хэрэгцээг бит гоё ярилцаад хүчих ёстой байсан юм лээ. Тэрийг л айгу сайн ойлгосон. Тэгээд одоо бүгдээрээ олон юм ярихгүй шууд зүгээр хэрэгцээндээ оръё. Тэгээ энэ номон дээр энэ ах маань одоо нөгөө эрэгтэй хүний айгу чухал 5 хэрэгцээ, эмэгтэй хүний чухал 5 хэрэгцээг ярьдаг. Тэгээ нөгөө яг ингээ нөгөө нэг өөрийнхөө нөгөө ирж уулзж байгаа хосуудаас асуудаг гэнэ нөхрөөс нь хамыг хэлээ. За нэг юм харилцаанд нэг юм чухал нэг юм 10 хэрэгцээ байна. Энийний одоо чиний чухал нь юу вэ гингүүд ирчүүд ихэнх ирчүүд бүх ирчүүд гээгүй ихэнх ирчүүд нь тэр 5-ыг сонгоод ихэнх эмэгтэйчүүд нь нөгөө 5-ыг сонгодог. Тэгээ нөгөө ах маань бүр хоох идэр чинь ингээ шал өөр юм хүсэддэг хүмүүс идэг юм байна шүү дээ тий гэж айгүй нөгөө нэг яг ахаа гэдэг нэг юм болж исэн юм байна л да. Ахаа учир нь олчлаа. Энэ хүмүүс чинь шаал өөр юм хүсээд идэг. Тэгэл ингээд юу яагаад идэв ингээд ойлголцохгүй яваад байгаа юм байна шүү дээ гэд. Эрэгтэй хүн одоо ингээд одоо хамгийн одоо амьдралдаа тий нөгөө нэг одоо ингээд чухал гэдэг ингээд хэлсэн чи ихэнх гэрчүүд номер 1 ерөөсөө сексийн харилцаа гэж хэлдэг гинэ. Одоо ерөөсөө тэр нэг татна харилцаа маш чухал. Яг л ер нь байгласаа л тийм эрэгтэй хүн угаасаа хайртай эмэгтэйтэйгээ хажуудаа байгаа хань нэжилтэйгээ заавал татна харилцаанд ийм тогтмол одоо байж илүү гоё ингэж нөгөө нэг татна мэдэрдэг ч гэх юм уу те. Ер нь эмэгтэй хүн ч гэсэн тийм шүү дээ. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд юу гэж хэлсэн гэсэн чинь номер 1 одоо харилцаанд хэрэгтэй зүйл гэсэн чинь нөгөө халамж хайр одоо ингээ гоё зүгээр гоё эрхлэх, инхрийлүүлэх, тэрвэрлэх, үнсүүлэх, гоё үг хэлүүлэх, сквал одоо гоё халамжлуулах те одоо юу гэдгийг. Гэхдээ бас нэг хүн болгоны хайрын хэл өөр. Гэхдээ нэг affection л мэдрэх туртай. Англиар бол affection гэж хэлдэг. Монголоор бол нэг хайр халамжл юм да. Тэгээ нөгөө эмэгтэй одоо хүн болгоны хайрын хэл өөр гэдэг шиг. Магадгүй зарим эмэгтэйчүүд зүгээр тэрвэрлж үнслэх туртай байдал, зарим эмэгтэйчүүд хажиг зүгээр гоё ингээд нөгөө юу ах туртай ажис болно шүү дээ. Ингээд гоё үйлчлүүлэхтэй. Гоё ингээд массаж хийлгэх ч юм эсвэл айгүй гоё аягаан угаад өчгөл гоё хайрыг мэдэрдэг. Нөхнөр ерөөсө хэлүүлэхгүй дээ сэтгэлээсээ хийж байгаа зүйлс айгүй баярлдаг. Тэгэхээр хосууд хоорондоо ярилцах нь аягүй чухал байгаа дагааз. За чи яг юуг чухал гэж боддtiin. За чи хайр халамж нэмэгтэй хүн болгон хайр халамжинд дуртай. Гэтэ чи яг ямар төрлийн халамжинд дуртай ингээл те ярилцах хэрэгтэй байгаа байхгүй. За эрэгтэй хүний хоёр төсдөг зүйл нь юу байсан бэ гэсэн чинь эхнэрээ эсвэл найз охиноо өөрийнхөө аягүй гой хамтрагчийг байлгахыг хүсдэг. Одоо ингээд юм болгонд хамт одоо магадгүй үзэх туртай киног аягүй гой ингээл хамт энийгэл үздэг ч юм уу те. Эсвэл хоббиг нь сонирхдаг. Одоо хийж байгаа ажлыг бас сонирхдаг ингээ айгуу гоё дэмждэг те нэг тийм хамтрагчийг айгуу дэмжигч хамтрагчийг айгуу хүсдэг юм байна л да. Одоо ихэнх эмэгтэйчүүд би бас ямар алдаа гаргадаг байсан бэ гэхээр ингээд нэг нөхрийнхээ амиг сонирхгүй ингээл өөрөө л одоо өөрийнхөө амиг хийгээд идэг тэгэл нэг нөхрийнхээ ажлын өмнө нэг сонирхож ярьдаггүй байлаа анх одоо дөнгөж эхлээд штэ дөнгөж суучаад байж хаад тэгээд айгуу хортой ойлгосон л доо Брентон маань айгуу тийм юу хэрэгтэй юм бэ гэдгийг одоо ингээд айгуу гоё хийж байгаа юм дэмжих тэгээд айгуу гоё нэг юу яах
хамтдаа нэг пэйж те одоо жишээ нь Брентон маань эмч болох гээд байгаа чинь ганцхан Брентон өөрийнх нь төлөө ажиллаад байгаа юм биш ингээд манай гэр бүлийн төлөө ажиллаад байгаа штэ тэрийг нь аягүй гоё айлгаж ярилцаж хамтдаа аягүй гоё дэмжиж бас миний давхар миний мөрөөдөл юм шиг би ингээд яг хамтдаа зогсдог байхгүй юу тэрийг эрэгтэйчүүд аягүй хайртай хүнээсээ хүсдэг гинэ за эмэгтэй хүн болохоор хоёр төсдөг зүйл нь болохоор аягүй гоё дотн яриа үсэхийг аягүй хүсдэг эмэгтэйчүүд бид нар ерөөсөө л ярих аягүй дуртай сэтгэлээ ангаалгаж ярилцах аягүй дуртай тэгээд ингээд нөхөртөөгөө аягүй гоё ингээд сэтгэлээ ангаалгаад ингээд дотоод ертөнцөө аягаа уудалж ярихыг хүсдэг. Тэгтэл ирчүүд маань болохоор нөгөө нэг яриад ах дургуун хүмүүс шүү дээ. Нэг юм цог хүүхтэй. Тэгэхээр бас ингээд аягаа нөгөө зөрчилтэй өсөж байгаад эхнэр нь аягаа ярих гад идэг ингээл зөндөө гоё юм ярмаар идэг. Тэнгүүд нөхрүүд нь болно доо. Тэгэндээ гэл ингээл ганц хоёр үг хэлээл нэх гоё дэлгэрэнгүй ярьдаггүй ч юм уу те. Гэхдээ орчин үеийн залуучууд их ярьдаг болсон. Одоо ерөнхийдөө би дандаа хэлж байгаа штэ. Орчин үеийн хүмүүс өөрчлөгдөж байгаа гэж. Гурав дахь зүйл нь болохоор юу вэ гэсэн чинь эмэгтэй хүн ерөөсөө юу хүсдэг гинэ. Нөхрөө айгуу гоё одоо нээлттэй шудраг байхыг хүсдэг. Одоо ингээд бас айгуу үнэнч тий. Одоо би нөхөртөө итгэж чадна. Миний нөхөр намайг хуурахгүй. Надад шудраг бүх зүйлийг шударгаар хэлдэг. Надаас нуудаг юм байхгүй. Надад айгуу үнэнч гэдэг зүйлийг айгуу эмэгтэй хүмүүс хүсдэг. Эрэгтэй хүн ч гэсэн адилхан тийм зүйлийг хүсдэг. Гэхдээ эрэгтэй хүн гуравт хийсэн зүйл нь юу байсан бэ гэсэн чинь юу байсан юм бэ? Айгуу тийм гоё харагддаг их нартэй байхыг хүсдэг гинэ. Тэгээ тэр нь болохоор за нэг юмыг засруулаад хэлэхэд заавал их нараа ингээл модель шиг болж юм уу те бүр ингээл тасархай гоё бол гэж хэлж байгаа юм биш зүгээр анх одоо чамд дурлахад чи яг ямар байсан те яг тиймийг тэр байдлыг л агай ирчүүд хүсдэг юм байна л да. Тэгсэн чинь бас нэг агай нэг ахын би яриаг сонсч ирсэн юм аа нөгөө ихнэр нь анх сухта нарийнхандаа ингээд бүр extra small jeans өмсдөг ийм том өмстэй байсан гинэ. Тэгсэн мөртлөө бас амар гоё нэмсгэлдэг эмэгтэй байсан гинэ. Одоо 50 нас хүрсэн хүмүүс ч мэдээж юу гэж л extra small юм өмсөхөө те. Мэдээж эргэж нэмсэн, мэдээж эрэг өснө өөр болсон. Гэхдээ хэврэл их нартай айгүй хайртай яагаад гэвэл инээмсэглэл нь ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тэгээ өөрөө инээмсэглэлт нь айгүй татгцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөхөр тань ганцхан таны гадаад үзэмжит биш. Таны айгүй гоё нэг тийм үзэсгэлэнтэй гоё чанар байдаг гэж болно шүү дээ. Тэр нь ч их дурлсан. Тэгтэл бид нар олон жилийн дараа ингээд дэндүүх амьдралын нөгөө нэг хямрал бухимлаас болоод нөгөө энийхээ багсгацсан ч юм уу те. Надад нэг тийм үеэсэн л да. Нэг жирэмсний төрсний дараах гутралд ороод ерөөсөө энийхээ болцсон. Тэгээд брэнд манад хэлжсэн хайраа чи амар гоё. Яага энийхээ болцсон юм бэ? Би чамайг те чи надтай суугаал юм болчлаа гэдэг нэг битгоош нэг тийм үе байсан. Тэгэхээр эмгтээчүүд минь заавал ингээл гой харагддаг эмгтэйг нөхөр маань хүсэж байгаа гэдэг тэр өөр хүн шиг болох гээд байх биш. Бид нар зөвхөн өмнө нь одоо анх дөнгөж тэр залуу дурлахад таны нөхөр танд дурлахад бид нар өмнө яг ямар хүмүүс байсан тэр эмгтэйг л одоо хүсээд идэм байна л да ирчүүд. Тэгэхээр тэр эмгтэйг нь айгуу гой буцааж авчирж өгөөрэй нөхөртөө гэхгүй юу. Эмгтэй хүний хүсдэг дөрөв дэх зүйл нь нөгөө харилцаанд хэрэгтэй хүсдэгч байх. Харилцаанд хэрэгтэй чухал зүйл нь болохоор хань ижил нөхөр нь гэр бүлээ гой одоо нөгөө нэг санхүүгийн байдлаар одоо ингээд тэгэхээр баян одоо танийхан баян тархан биш ч гэсэн ингээ гоё дэмжээд аваад явах чадвартай нөхрийг хүсдэг юм байна л да. Зүгээр хөдөлмөрч нэг тийм гэр бүлийнхэн төлөө гэсэн тийм сэтгэлийг айгу нөхрөөсөө хүсдэг байхгүй юу? Нөхөр нь болохоор дөрөвт нь юу хүсдэг вэ гэхээр гэртээ ирэнгүүд айгу гоё юм амар тайван байдлыг хүсдэг юм байна л да. Амар тайван байдлыг. Тэг эхнэрээсээ ерөнхийдөө юу хүсдэг вэ гэхээр айгуу гоо ингээ ар гэрээ айгуу гоо аваад явчихаасаа гэдэг тийм зүйлийг хүсдэг юм байна л да. Яг л ажилласаа их стресстэй ирж байгаа хүн чинь гэр нь бол тэр хүний ингээл баг яваач нь байгаа аахгүй юу. Тэгэхээр тэр орчин эмхтэй эхнэрээ ингэж гоо үүсгэсэ гэж хүсдэг юм байна. Ер нь тэг ар гэрийн одоо айл гэрийн нөгөө энерги эмхтэй хүнээс айгуух шалтгаалдаг те. Бүсгүүчүүд бидраас айгуух шалтгаалдаг. Тэгээ бас нөгөө гэр орон маань зэгцтэй зэвэрхэн байх юм бол цаанасаа л ингээл хүн болгоны сэтгэл зүй айгу гоё байдаг те. Ер нь л тэгэл хүүхдүүд маань гоё зөв хүмүүжлэлтэй ч юм уу тийм байх юм бол тэгэхээр нөгөө хүүхдийн хүмүүжил одоо ар гэрийн ажил бол ихвчлэн нөгөө нэг эмэгтэй хүнээс шаарддаг байдаг. Ер нь бол би тэрийг бие дээр айгуух мэдэрч байгаа. Мэдээж яг нөхөр маань ингээд 50-50% гээл туслахыг хичээж байгаа ч гэсэн яахын аргагүй ингээл ажиллаа хийгээл ингээ нөгөө гэрийн том зүйлийг хийгээ явж байгаа хүн чинь бас бид нарт бас ингээл тэр зүйлийг даатгаж найддаг юм байна. За тэгээд эмэгтэй хүний амын сүлд хүсдэг нөхрөөсөө одоо гэр бүлээс хүсдэг зүйл нь болохоор нөхрөө айгуугаа сайн аав байгаасай гэж хүсдэг юм байна. Хүүхдүүдтэй гоё цаг гаргаасай, хүүхдүүдтэй гоё үлгэр жишээ нь байгаасай. Тэгээ хүүхдүүдтэйгээ надаар хилүүлэлтгүй гоё тоглолдог байгаасай, тий. Гоё халуун дулаан уур амьсгалыг гоё хүүхдүүдтэй өгөөсэй гэж тэр зүйлийг одоо ер нь хүсдэг эмэгтэйчүүд нөхрөөсөө. Нөхөр нь буцаагаад хамгийн сүүлд эхнэрээсээ юу хүсдэг вэ гэхээр айгуу гоё хүндлэл тэгээд айгуу гоё нөгөө нэг өөрөөр нь айгуу гоё бахархдаг гэдэг тэр мэдрэмжийг айгуу эхнэрээс авахыг хүсдэг юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг бид нар айгуу гоё нөхрөө магтаж урамшуулах тэр урамшуултыг хүсэж идэм байна. Тэгээд эрэгтэй хүн ч өөрөө яг хүүхчиг ингээд гоё магтаад урамшуулах тусам улам л ингээд
хөөрөөл айгүй мундаг байх гэдэг. Өөгийг хараад гоочлол ингээл өөр нөхрүүдтэй харьцуулаад ч юм уу эсвэл одоо нөгөө нэг үг одоо тий үг хэлээрээ бид нар ингээл заримдаа уурандаа ингээл янз бүрийн үгээр тий нэг юм нөхрөө гоочлох ч юм уу. Тийм байдлаар хандах юм бол нөгөө мундаг байх нь битгий хэл ингээд бидраас ингээд улам нөгөө нэг одоо сүр сүлд нь унна гэх юм ч одоо бас хаашаа ерөнхийдөө ингээд нурмаагаад одоо бид нар нөгөө нэг ерөнхийдөө нэг хүүхэд хүмүүжүүлж байгаа юм шиг л байдаг байхгүй юу? Ер нь аль эрэгтэй хүн гэдэг чинь өөрөө айгу хүүхчиг штэ ингээд айгу мундаг хүчтэй мөртлөө бас ингээд яг хүүхчиг айгу зөөлөн бас тийм тал байна эрэгтэй хүнд. Тэгэхээр бас эмэгтэй хүнээс айгу их шаардлагатай юм байна л да ерөнхийдөө харилцаан дээр. Яг тэгвэл бид нар өөрсдөө айгу тийм нөгөө нарийн нандан зүйлийг айгу мэдэрдэг. Айгу бид нар ингээд нэг юм хорой ертөнцийг ингээд нэг уян гурвалж чаддаг. Одоо юу гэдэг чинь нэг тийм авиасыг бурхан биднээс өгсөн. Эрэгтэй хүмүүс болохоор нэг юм нэг бод те ерөнхий л юмыг хардаг. Бид нар болохоор ингээд нарийн нандан жижиг шижиг юмыг хардаг штэ. Тэгэхээр ерөнхий яг одоо энэ номноос миний ойлгосон одоо зарчмууд бол эднээс байгаад байна. Заримдаа миний хэлж байгаа нөгөө нэг энэ одоо 10 юунууд одоо эдгээр чи бүгд нийлээд 10 одоо нөгөө харилцааны зарчмууд байгаа штэ. Заримдаа 6 7 эднийг эрэхтэй хүн байж болно те зарим зүйлийг эмгтээчүүд хүсдэг байж болно. Тэгэхээр би танарт юу зөвлөх вэ гэхээр энэ миний хэлсэн хуваалцсан 10 зүйлийг бид нар бүгдээрээ хажууд ханижлээсээ найз залуугаас асуугаад за энэ 10-ын яг юу чамд чухал юм бүгдээрээ чухал юм уу эсвэл бүр ингээд хамгийн чухал зүйлс нь юу вэ гэж хоорондоо ярилцаад бичиж тэмдэглээд тэгээ хоёр биендээ айгуу гоё сэтгэл гаргаад тэр нэг хүсэж байгаа зүйлийг биелүүлэхийн төлөө ажилласаа гэж хүсээд би энийг танартай хуваалцаж байгаа юм шүү. Би биенийхэн харилцаанд айгуу гоё юм хөрөнгө оруулалт хийгээрээ. Тэгээ альва зүйл ер нь бол заавал нөгөө нэг юутэйгээр явагддаг. Одоо бид нар заавал үйлдэл хийж санаачлахтайгаар зорилготойгоор л гэр бүлээ бид нар айгуу гоё болохгүй бол зүгээр л урсгалаар ингэж явж байгаа л битхоёрын гэрлэлт айгуу гоё болчих юм гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр заавал хоорондоо ярилцаж, заавал хоорондоо төлөвлөгөө гаргаж, зорилго гаргаж, заавал гэр бүлээр айгуу гоё. За би чиний төлөө ийм юм хийн, чи миний төлөө ийм юм хийн гэдэг ч юм уу те нэг тийм дандаа нэг ярилцаж шийдвэрүүдийг гаргадаг байгаарэ. Ганц ч гэсэн гэр бүлд туслана хаа гэж найдаж энэ бичлэгээ орууллаа. Тэгээд та нартаа дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За та нартаа өнөөдөр сайн байцгаана уу? Бүгдээрээ эмэгтэйчүүдийн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Та нартаа эмэгтэйчүүдийн яриа өрнүүлдэг одоо булангаар уулзах бэлэн болоод байна. Эвх бодлоо. Тэгээд ерөнхийдөө хууралт гэдэг зүйл манд байж байгаа би газ үсээ янзлаа тий. Нөхөр нэгээд За тэгэхээр ерөнхийдөө тэр өөрийнхөө үзэл бодлоосаа болоод эсвэл харилцаагаа яаж одоо ямар ч хууралтгүй авч үлдэх байх юм уу тий. Яг юу ч юм тий. Илүү хайрыг нь одоо илүү татах бай. Сайн байна уу? Та нартай энэдагийнхаа эмэгтэйчүүдийн яриа өрнөлдөг булангаар уулзах бэлэн болоод байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ аягүй гоё сэдвийн тухай ярилцсан. Тэрний юу вэ гэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн одоо харилцаанд чухалчилж үздэг зүйлсийн тухай ярилцсан. Тэгэнгүүт